Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Жамбал Цэрэн Сэлэнг аймгийн Баянгол сумын Шанд Дов компанид улсын аварга тариалан хамт олонны шагналыг гардууллаа. Сэлэнг аймгийн Баянгол сумын Шанд Дов компани улсын аварга тариалан хамт олоноор шалгарсан. Тэгээ Монгол улсын засгийн газрын шийдвэрээр улсын аварга тариалан хамт олон улсын таавагдад Монгол улсын засгийн газрын шагнал хүндэт өргөмжлөл за холбогдох одоо дурсгалын зөвлөлтийг гардуулж өгье. За өргөмжлөлийг уншиж танилцуулъя. Сэлэнг аймгийн Баянгол сумын Шанд Дов хязгаарлагдмал хариуцлагатай компани хамт олонд хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд манлайлан оролцож тариалангийн салбарт өрсөлдөх чадвартай эдийн засгийн үр ашигтай техник технологиг нэвтрүүлэн хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах их үйлсэд оруулсан танай байгууллага хамт олонны хувь нэмэр нөрөх хөдөлмөр зүтгэл хуримтлуулсан туршлага ажлын амжилтыг үнэлж Монгол улсын засгийн газраас улсын аварга тариалан хамт олоноор шалгаруулан өргөмжлөл болгоо. Монгол улсын ерөнхий сайд Тусан намсрын оюун эрдэнэ хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Жаданбаагийн энх баяр 2025 он 17 дугаар жарны модон могой жилээ гэсэн ийм өргөмжлөлийг таавуулж хадгалж байна. Жилүүрийн сар шинийн баярын өмнө хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар за Монгол улсын засгийн газрын хөдөө аж ахуйн салбарынхаа шилдэгүүдийг шалгаруулж боломжтой. Сэлэнг аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа Шанд Дов компани улсын аварга тариалан шалгарсан шагналыг гардуулж явж байна. За энэ аж ахуй нэгжийн хувьд одоо хөдөө аж ахуйн салбар ялангуяа газар тариалангийн салбарт дэвшилт технологиг нэвтрүүлэх шинэ одоо туршилт судалгааг одоо нөхцөлөх чиглэлээр бас нэлээдгүй байх хэрэгтэй ажиллаж байгаа. Бас манай газар тариалангийн салбарын хэрэглэгч аж ахуйн нэгж одоо улсын аварга тариалан шалгарсан. За Шанд Дов компани тухайд бол одоо Эрдэнэ шиш шар буурцгийн тариалтаар бол одоо маш сайн амжилтыг үзүүлсэн. Ялангуяа шар буурцэг тариалтаар хүнсний шар буурцыг тариалах, за энэ үндээс шар буурцгийн сүү гаргах, за эндээс одоо хүнсний одоо дүүх үйлдвэрлэх ажлуудыг зохион байгуулж байна. За тэжээлийн одоо Эрдэнэ шишийн тариалт нь нэлээд өндөр үнэтэй нэмэгдсэн масын хэмжээнд оруулж чадсан юм үнэтэй. За дээр нь хүнсний ногооны тариалтад энэ хүнсний ногооны үрийг одоо мөхлөгжүүлж одоо тариалах энэ технологиг одоо Монголд нутагшаар тариалж байгаагаар онцлог. Монголдо бид нэр голыг хөдөө аж ахуй гэдгийг нэвтрүүлж ер нь монголчууд яагаад бидний энэ баялагаа үнд төрөж болтгоо бидний нэг том зорилго нь дэлхийн зах зээл дээр гарахтаа бид өнөөдөр цэвэр органик бүтээгдэхүүн гэдэг үгнээс одоо нөгөө дундаж гэдэг дээр биш бид нөгөө дэлхийн 10% дээр гарах. Өнөөдөр дэлхийн нийтээр эрүүл хүнс гэдэг эрүүл бүтээгдэхүүн гэдэг дээр маш анхааралтай явж байгаа. Тийм учраас бид бол тэр 10% өрсөлдөх гэдэг зорилготой байна. Эхнээс нь юм хэрэгжүүлээд явж байна. Монгол улсын аварга тариалан хамт олон болж байна. Тэгэхээр маш их баяртай байна. Бидний зорилго маань уламжлалт газар тариалан гэдгийг өөрчлөх, шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалан хөгжүүлэх тэр зорилгоор бид нар ажиллаж байгаа. Манай компанийн хувьд бол одоо хөдөө аж ахуйд яг энэ салбар дээр 2 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан явж байгаа. Хоёрдугаарт нь бид нөгөө Монгол хүмүүс байхгүй. Монголынхоо баялагийг бид нар гаргах хэрэгтэй, харуулах хэрэгтэй, гаргах хэрэгтэй, таниулах хэрэгтэй. Ер нь Монголын хөдөө аж ахуйг босгоод ирэхэд бол бид нар заавал дэлхийд тэр дундаж гэдэгтэй биш, дэлхийн тэр том баячуудтай одоо тийм ээ миний хүсэж байдаг тэр 10%-тай бид эдний хэмжээнд л юмаа гаргах том амбицтай bijil том юм төрнө гэсэн зорилготой. Улс гэдэг яаж хөгждөг юм бэ гэдэг ерөөсөө л үйлдвэрлэл байж аж улс хөгждөг. Дандаа бид нар зөвхөн түүхийд экспортлох биш. Үйлдвэрлэж, нүүн үртгэж шингээж аж Монгол улс хөгжих ёстой маа гэдгийг харж байгаа. Учраас одоо Солонгосын үйлдвэрүүдтэй хамтарч ер нь хасаап ISO 9001 стандартуудыг нэвтрүүлж бид нар цааш нь үйлдвэрлэлээ хөгжүүлэх солонгосуудаас одоо хөгжсөн орноос маш их туршлага өрөмтлүүлж энэ дээр хамтарч ажиллаж байгаа юмнууд байгаа. Газар тариалангийн үйлдвэрлэлийг 3 жил эрхлээд улсын аварга тариалан хамт олон шагналыг хүртэж байгаа тус компани нь шинжлэх ухаанд суурилсан ухаалаг хөдөө аж ахуйн зохицолборыг бий болгож байгаагаараа онцлогтой. Газар зохион байгуулалт, агроном, биотехнологи,
үлтрээ селекц мал аж ахуй гэдэг хөдөө аж ахуйд шаардлагатай байгаа. Эрдэм шийдвэрийн судалгааны байгууллагуудад ажиллаж байгаа туршлагатай хамт олмоор эрдмийнхаа зөвлөлийн баг бүрэлдэхүүнийг бүрдүүлээд нөлөө хүртэл ажиллагаа явуулж байна. Одоо энийг ингэж мөхсөглүүлсний дараа тэр машин дээр утсанд ингэ ороод тэгээд талбай дээр суулгахдаа 5 үдлийг нэг дор хийгээ явчих. Нэг талбайд 3 нийт үрээд тавьдаг байсан бол энэ технологиг ашигласаар 1.5 нийт үрээд тавьж байгаа. Үрээд тавьсан үр бүхэн урган тэгээд ургасан үр чанартай стандартын том шаардлага хангасан жижиг ургамал ургахгүй стандартын шаардлага хангасан ургамал ургана. 2023 онд Сэлэнг аймгийн хэмжээнд хамгийн өндөр төмсний ургац авсан Шанд Дов компани газар тариалангийн чиглэлд Улаанбуудаа, Шар буурцаг, Тэжээлийн болон 6 төрлийн хүнсний эрдэнэ шиш, ванду, гурвалжин будаа зэргийг тариалж байна. Мөн газар тариалангийн түүхий дээрээ эрдэнэ шишийн дарш болон 10 овёс вандуутай ногоон тэжээл, адуу, хурдан удмын адуу, өсвөр өхөр, сайлын үнэ, өхөр хоньны гэсэн 5 төрлийн тэжээлийг маасаар үйлдвэрлэж эхэлжээ. Шанд Дов компани маань яг гол үйлдвэрлэл маань энэ Сэлэнг аймгийн Баянгол сум буюу одоо энийг банкын үндэ гэдэг энэ сайхан өрөөгчтэй хангаад одоо яг тариалтай ажлууд хийгдэж байна. Манай компани үнэт зүйл бол одоо яг энэ бүтээгдэхүүнийг бий болгож гаргаад байгаа манай компани нийт хамт олон буюу одоо ажилчин, ажиллагсад одоо та бүхэн ингээд манай кемпийн орчмыг харж байгаа бах тий. Ажиллах, амьдрах орчин нөхцөл дээр бол бид нэгдүгээрт маш их анхаарч байна. Хоёрдугаарт ажилчдын нийгмийн асуудал дээр бас анхаарч байна. Гуравдугаарт хөдөө аж ахуйн салбар бол өөрөө хүн салбар. Тэгэхээр энийг бид нар хүний хүчийг баг оруулах, техник технологийн одоо нэвтрүүлэх, цаг хугацаатай уралдаж байгаа ажилчид тэгэхээр бүтээмжийг нэмэгдүүлэх гэдэг чиглэл дээр ерөнхийдөө гол анхаарлуудаа хийж байна. Эндийн нарлаг болоод маш олон байна. Газрын өнгөгийн дулаан ашиглах зорилготой. Хүчнээ бүнд дулаан болон агаар сэлэх боломжтой. За одоо бид ямар нэгэн хадгалт хэрэглээд байж байгаа. Өксөө битгээд энэ хадгалгаа үр орох зайгаа гаргаад тиймээс үр маа нэгээр ороод ийшээ очиж дахиж хүнсэн дүүргэж хийлээ. Одоо ингээд ийшээ ороход эндээс мэдрэхээр үрийг яг хийлээ. Энэ үгрүүд одоо хийгээс гараад бомбуудад авсан. Одоо эндээс бодогдоод гараад. Одоо энэ тэгээд энийгээр уцлагдаад ийшээ ерөөсөн хүний гар оролцохгүй ингээд тэндээс хоо хоолгоод яваа тийч юм яг өөр юм байна.